Сайн байцгаана уу? Намайг Марл гэдэг би Ховд аймгийн Мөс цумын ерөнхий боловсролын сургуулийн 11 ангид суралцдаг. За тэгэхээр өнөөдөр би ямар сэдвээр та бүхэндээ энэ бичлэгийг хүргэж байна вэ гэхээр бидний өдөр тутамд маш их тохиолддог усны ширгээлт, гол мөрний бохирдол гээд хамгийн түгээмэл байдаг сэдвийн дагуу та бүхэнд бяцхан зөвлөмж хүргэх гэсэн юм. За тэгэхээр мэдээж ус бол амьдралын их булаг бөгөөд усаа цэвэр тунгалаг байлгах нь хүн бүрийн үүрэг. Ус ширгэхгүй байхад дараах байгалийн болон ахуйн түвшний арга хэмжээ их чухал байдаг. За нэгт байгаль хамгааллын арга замууд байгаа. За байгаль хамгааллаар яг яаж гол усаа ширгээхгүй бохирдуулахгүй авч үлдэх вэ гэхээр нэгт оймод хамгаалах. Оймод нь хурд тундсыг шингээж газрын гүнд ус нөөцлөх чухал үүрэгтэй. Ой устж мод багасгах тусам усны нөөц багасдаг байна. Энэ бас мэдээд авахд илүүдэхгүй байна тийм ээ. Хоёрт гол нуур булаг шандыг бохирдуулахгүй байх. Хог хаягдал, химийн бодис, угаадас голд орох нь усны экосистемийг сүйтгэж ширгээлтийг түргэсдэг байна. За гуравт усны ихийг хамгаалах. Энэ бол маш чухал. Булаг шандын ойролцоох газар ухаах барилга байгууламж барихгүй байх нь маш чухал байгаа. За дөрөвт мал амтныг усны ойролцоо хит олноор нь бэлчээхээс зайлсхийх. Ингэснээр усан сан бохирдох элэгтгээс сэргийлж байна гэсэн үг. За хоёрт ахуй хэрэглээний зөв дадал. Сая байгаль байсан шүү дээ. За нэгт усыг гэхэд хэрэглэхгүй байх. Шүдэ угаах, хаях тавг угаах үедээ усаа хаах. Шүршүүрийн хугацааг багасгах гэх мэт жижиг зуршлууд ч ус хэмндэг байна. За ариун цэврийн өрөөнд ус хэмнэх төхөөрөмж суурлуулах хоёрт. Гуравт цэвэрлэх угаах үед байгалийн гаралтай хориггүй буц хэрэглэх. Химийн буцанд бохирдол үүсгэж байгаль шингэхгүйгээр хоримтлагддаг. Тийм болохоор байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэх нь маш чухал байна. За ус бол амьдралын онцлог. Байгаль, хүн амтан усгүйгээр оршихгүй. Усаа хайрлаж цэвэр байлгацгаая.